Монгол улсын ерөнхий сайд үндсэн хууль заагдсан өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд хууль зүйн дотоод хэргийн сайдыг томилох чөлөөлөх асуудлыг оруулж ирсэн. Монгол улсын үндсэн хуульд засгийн газрын гишүүнийг ерөнхийлөгч улсын их хурл танилцуулж ерөнхий сайд өөрөө томилно гэсэн заалттай. Үүний дагуу 9 сарын 30-ны өдөр ерөнхийлөгч Монгол улсын ерөнхий сайд засгийн газрын гишүүнээр хууль зүйн дотоод хэргийн сайдаар энх баярыг томилох ийм танилцуулах ажлаа хийсэн. За мөн өчигдөр 10 сарын 1-нд улсын их хурлаас танилцуулах ажлыг зохион байгуулж өгөөч гэсэн хүсэлтэд албан ёсоор бичгээр хөргүүлсэн. 10 сарын 2-ны өдөр хилцээд яаралтай шийдвэрлэж өгөөч гэсэн тов тогтоож өгөөч гэсэн хүсэл өгсөнөд харамсалтай улсын их хурл хилцсэнгүй. Улсын их хурлын асуудал хилцсэнгүй. Уул нь улсын их хурл бол даргын зөвлөлт хуралдаад энэ асуудал цахимаар болон хуралдаад хурдан хугацаанд шийдчих бүрэн бололцоотой.